үйл мэдэх наттай хамт өргөдөг найзуудынхаа ертөнцөй аялцгаая. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Үйл мэдэх цэцгэн хотхон нэвтрүүлэг эхэлж байна. Одоо би чөтнөл танилцуулъя. Марга 5 настай. За, манай маргадын биш тэ цамцсан дээр нь энэ ямар ийм гүгэлтэн баатар байна үл мэдхэ. Чи таних уу? Энэ огтл танд юм да. Харин анемэн бол Энэ чи юу илээ минийхөө? Hello Kitty. Hello Kitty байхгүй юу? Огтын ганц шүтэн тий. Миний үчи өөр ямар гүгэлтэн киноны баатарыг үзэх дуртай? Би юу Barbie. Barbie. Чи мэдхүү Barbie гэж? Мэдлэлтэй гэхдээ би охтын юм. Гоё штэ. Barbie гэлтэй. Чамд Barbie байгаа юу? Надад байгаа. За, ямар Barbie байгаа? Бүх Barbie-ийн төрөл. Нэрээ юу? Нэрээ. Тэ чи бүгдээр ингэрэн тоглолт юм уу? Тий. Ганцаараа юу? Заримдаа хүмүүс нэг аав ээж эмээ өвдөг тоглодог. Заримдаа би ганцаараа тоглодог. Бүр аав ээж эмээ өвөө чамтай Barbie тоглолт юм уу? Тий. Үгүй ямар гоё юм бэ? Яаж тоглох уу та нар тэгээд? Гэр бүл янз бүрийн төглөөр тоглоно. Тийм үү. Өвөө тоглох уу тэгээд? Тий. За, өвөөтэйгээ яаж тоглолтын чи битэрт яриач? Янз бүрийн тоглоно. Тийм үү. Өвөө нь юу болох уу? Өвөө юу? Өвөө маань янз бүрийн. Нэг Barbie барьчих уу? Тий. Аа. Бүгдээр нэг Barbie-тэй байраа тоглодог. Ямар гоё. За би чамд нэг юм хэлэхүүл мэдхэ. Манай маргад найзын ээж нь яаж исэн бэлээ? Яаж исэн гэж бодож гин? Манай үйл мэдэх нэвтрүүлэгт Орж исэн. тийм бас боддоо. Ээж нь жижигэн байхдаа орж исэн чи одоо дахиад охин нь орж исэн. Чи чамд ярьсан уу ээж нь? Ярьсан. За юу гэж ээж нь? Ээж нь ингээд манай ээж нөгөө нэвтрүүлэгт ороод тэгээд тэнцэн гэсэн. За. Би тэгээд өөр За юуны тухай ярьсан гэнэ үү чи санаж гин үү? Ээж нь тийм ярьсан уу? Дуулсан гэсэн үү ээж нь? үгүй тэр талаар яриаггүй. Яриаггүй юу? Тийм. Чи дуулах уу? Би юу туулъя. Соёлоо тэгвэл дуугийн сонсох уу? За тий. За хацран би түүтэй хайртай дуу одоо дуулах байгаа. За дуулъя. Хацран хайр хамран хайр хөөрхөн инээхэн хайр чихэн хайр нүдэн хайр гара өхн хайр мөлхөрхөн дүүгийн минь момохын хайр мөлхөрхөн дүүгийн минь момохын хайр. Ямар гоё дуу вэ? Хайр. Хайр. Хэнийг хайрлаж байгаа тухай дуу байна? Дүү. Дүүгээ тий? Миний үчин яг төрсөн дүү бол байхгүй тий? Ээжийн гизнээс яг төрсөн дүү байхгүй. Манай эгчийн гизнээс төрсөн дүү бол байгаа. Аха. Тэгтээ яг төрснөөс өөрсгөө бас их хайрлаж байгаа үстэй чи тэр дүүгээ. Аха хин гэдгүүд миний хоёр дүүгөө эрэгтэй дүүгийн бол вэштэй Тэмүг гэл гэдэг. Нөгөө эмэгтэй дүүгийн тод сагун гэдэг. Ямар ч гоё нэртэй юм дээ. Би удахгүй ээжийнхаа гизнээс эрэгтэй дүү гаргуулах жагаа. За яаж гаргуулах вэ хоёлаа? Юу гэж бодож байна? Аав ээжийг эвдээ найртай байлгаад хамт байгаад тэгэл гаргуулъя. За тэгээд тэр чи одоо жижигхэн маама гэж чинь одоо ээж яаж гаргах бол юу гэж бодож байна чи? Яаж гэвэл ингээд энийг зүснэ гизсэн үү? Үгүй тэгж яхад гараа. Зүсгүй. Ээж минь тэгжээс одоо эн чинь уяагаа. Ээж уяа байгаа мó. Уяагаар ингээ уйцсан. Нөгөө манай ээжийн гиснээс тэгдэггүй зүгээр эмнэлэг нөгөө эвтээ тэгээд манканаас нь гаргаад тэгэл болоо. Тэгэл тусал хийлгээл болоо. Яг үнэ. Аха. За би баг ойлгочлоо. Миний хүү ямар ч гэсэн захиалгаа өгöd байгаа юм байна, тийм ээ? Нэг эрэгтэй дүүгээд. Тэгтээ эрэгтэй дүү чинь бас юу шүү дээ? Бас одоо ингээд л үгэнд орохгүй шүү дээ эрэгтэй дүү нар чинь. Би мондөг эрэгтэй дүү үгэнд ордог хөөрхөн дүү гаргуулах жагаа. Бүр захиалцсан юм уу? Тий. За бүр мондөг үгэнд ордог хөөрхөн те. Тий. Тэгээд дээрэс нь уйлдаггүй дандаа инээдэг мөн үү? Тий. Аха тэгээд дээрэс нь тоглоом булаадаггүй. Тэгээ бас сайхан сэтгэлтэй. Сайхан сэтгэлтэй, үл мэдгээ сайхан сэтгэл гэж ямар сэтгэл өгдөө? Хүнийг хайрлах.
Зүг хэлж гин үү манай Бас туслах. Аха. Сайхан сэтгэлдэг ч хүн тусалдаг тий. Хүнийг хайрладаг. Бас хамгаалдаг. Хамгаалдаг. Нэр чамайг хамгаалах юм байна дүүн тийм үү? Тий. Би бас дүүгээ хамгаална. Чи бас дүүгээ хамгаална. Гөөмөн гоё юм а. Чиний яг захиалж байгаа тэр дүүн гарч ирээд өстой үнэхэрийн их азтай хүүхэд болох байх гэж би бодож байна. Яг бол ийм хөөрхөн, ийм сайхан сэтгэлтэй ингэж хүсэн хүлээсэн ихч байхад чинь тийм биздээ үл мэдхэ. За миний үгийн ээж нь ямар ажил хийдэм бэ? Хин гэдэм бэ? Ээжигээ танилцуулда. Би одоо олон хүүхдүүдтэйгээ ярьжсэн. Тэгээд хэлгээр нь бас санаж магадгүй гэж би бодоод байгаа байхгүй юу? За. Манай ээж Захирал. За, хин гэдгүй миний үг ээж нь. Ээжигээ шүрэн цэцэг. Би бараг мэдх юм шиг байна шүү. Манай шүрэн цэцэг байна штэ. Одоо хуйлч болцсон байгаа тий. Хуйлч гэж мэдхүү миний хөө. Хүйч мэдэн. Өмгөөлөгч. Хуйлч тий өмгөөлөгч бас хууль сурдаг. Хуйлч юм байна л штэ. Тэгээд гоё компьютероор ажил хийдэг. Ажил хийдэг. Яг үн би яг тэгж утсан байхгүй юу? Манай ээж ч гэсэн тэгдэг. Бас компьютераар. Одоо тэгээд баг хүн болгон компьютераар ажил хийх юм а тий. Миний өөч том болоод яах чам бас компьютераар ажил хийх юм уу? Өөр юм хийх юм уу? Би юу том болоод би бодож байгаа мэрэгжлээ. Аха. Юу гэж бодож гин тэгээд? Би юу? Тий. Ой зураач болмоор л. Наач бас их гоё юм шүү. Чи тэг юу зурдаг болмоор байна ер нь? Би янз бүрийн зүйл. Тийм үү? Жишээ нь уул гоё юу? Эсвэл хөөрхөн Hello Kitty гоё юу? Эсвэл жишээл үл мэдхийг зурвал гоё юу? Дуртай зүйлээ зур. За. Харин би л том болоо багш бол. Багш болгоор болцсон уу? Өнөө эмчээ яасан? Дуучинка яасан? Болц. Боосоо бас болцсон уу? За одоо тэгээ багш болцсон юм уу? Тийм багшийн босс. Багшийн босс болох юм уу? Тийм. Тэр яадаг хүмүүс яг багшийн босс гэхээр ямар юм юм бол? Багш нөгөө дарга. Багш мөртлөөсөө дарга. Тийм. За. Танаа ээж шиг болох юм байна, тийм үү? Тийм танаа ээж чинь босс штэ бас тий. Аав нь ингэдэг лээ миний үгүй. Тэрнээс бас дарга байгаа. Бас байгаа мó хин? Бага. Тэгтээ нэрийг мэдэхгүй. Нэрийг мэдэхгүй мó. За. Миний үгүй аав нь бас дарга үгүй юу, босс? Тий, хамгийн том дарга нь. Хамгийн том дарга нь өөр. За, аав нь хин гэдэг. Манай аавыг бат дэлгэр. За, юуны хамгийн том дарга юм? Барилга барьдаг компани Захирал дарга. Ёо, ямар гоё юм бэ үл. Би босс. Юуны босс? Дэлхийн босс. Дэлхийн босс болох юм уу бүр? За, болно. Хүн мөрөөж яхад ер нь болно шүү. За, барилгын захирал гэж ядаад юу хийдэг бах вэ тэр аавынх нь компани нь? За, тэгэл нөгөө дарга болох нь. Тэгээд тэр ингэж хийшүү гэж заана. За. Тэгээ бас буруу их юм бол чи буруу хэлээ л хэлнэ. За. Зөв хийлүүл одоо ингээл болно. Зөв байна гэд хэлнэ. Бас нөгөө ажиллаа ингэ дуусвал за чиний мөнгийг өгнө гэж уцаад ярина. Тэгээ уцаараа шилжүүлж магадгүй. Уцаараа шилжүүлчин тэгээ мөнгийг тий. Эсвэл авчираад өгч болно. Авчираад бас өгж болно. Тэр чи одоо юу ийх үү тэр хүмүүс юу ийгээд цалин мөнгө аваад байгаа юм бол? Байшин бариад. Хэр өндөр байшин барьж ийн аав нь? Манай аав нөгөө 6 өнцөгтэй байшин барьж байна. Бүр 6 өнцөгтэй юу? Тийм. Бүр 6 талтай байшин. Ямар гоё юм бэ? Керамиксэн дэлгүүр юм шүү. Керамиксэн дэлгүүр нь хаана үт юм бэ? Одоо их дэлгүүрийн чи нөгөө Гремиксээ хэлээд байгаа юм уу? Тий. Одоо тэр Улаанбаатар дээр жоохон чигээрээ өө тэнгүүтээ ийш яваад байт юм уу? Ийм 6 талтай байт юм уу? Тэгээд ингээд Гремиксэн дэлгүүр. Тэгээ хоёр чи Гремикс гэж мэдэж гин үү? Тэгээд тэр чинь бүргөө. Гремикс үү? Тий. Тэрийг биш. Тэр биш үү? Тэр хин юм бэ ер нь? Тэр ямар хүн бэ дээ? Кремс шейк бол нэг шейк уугаад шууд ингээ хөхтөг. Тэр чи арай биш вэ тий? Just the creamy shake. Ooh, the delicious. Do you want the creamy shake? Yes, it's so nutritious. Ёо, ямар ч гоё тийм үү? Нэг ундаа уугаад үхээд идэг. Тэгээс бүр амнаас ингээ юм ингээ нэг лаган чирнэлийн ундаа гараад идэг. Тэр юу юм? Google-ийн юм уу? Тэр ундаа. Тэр ундаа. Тэгээ бүр сүултээ бүр жинхэнэ болоод байгаа гэсэн. Тийм үү? Бүр жинхэнэ болоод байгаа. За би ерөөсөө сайн ойлгохгүй л байна. Тэгээд штэ. Манай аавын барилга 6 давхартай. Тэгтээ тэр бол нөгөө гэр. Гэр юм уу бүр? Тий. Ямар сайн байшин биш бүр гэр юм уу? Тий.
За. Бараг ойлгохгүй л байна. Гоё юм байна тий. Тий. Танах тэгээ тэр байранд орох үгүй юу? Үгүй. Гэтэ манай надад барилга барьж өгнө гэсэн. Бүр чамд барилга барьж өгөх юм уу? Тий. Хэдийн том юм барьж өгнө гинөө? Тэгтэл барьж өгөөгүй байгаа л. Барьж өгөөгүй л аа юу? Тий. Чи барьж өгөх байх гэж бодоод байгаа тий. Тий. Чи өөрөө барилцуул яадгийн шиг. Аа? Аавга ядраад. Үгүй том болол тэгэл аав нь бас ядраад ээж болно штэ. Би том болох. Би сургуульд ороод. Тий? Болно штэ. Тийм тэгвэл яриа заа юу бас аавда туслахгүй юу тий? Ер нь чи ээж аавда ер нь тусалж гин үү? Ер Тий. нь лав мэдгүй. Тий ер нь гэхдээ хүш туслахад бол заавал одоо ингээл мундаг бүх юмыг чаддаг байх албагүй штэ. Туслана гэдэг чинь жишээлбэл одоо аавынхаа тавчгийг аваад өгч юм уу тий? Эсвэл аавыгаа эрэхтэн нөгөө нэг ингээд Тэр орноо тэрвэрлээ. тий гэр орноо цэвэрлж болно ш нэрээ. Тийм ээ. Би эмээ маань надад нэг гэр орны ингээ ажил сургаж байгаа. За юу сургаж байна миний үг? Эмийг нь хийгээд Манай эмээгөө мөнх пүрөө. за Манай эмээ ингээд юу сургаж байгаа вэ гэвэл тоглоом хураан гой гэрээ цэвэрлэн. зүйтэй яаггүй нэг Тэгээ бас гоё юм хогоо сургаж байгаа юм байна тийм ээ. Хогоо шүрдэж болно, тоосоо арчиж болно тий. Тэгээд шалаа угаана. Шалаа угаан, өстой гоё олон ажил хийж чаддсан юм манай хоёр чи өстой Тэгээд мундаг. бас буудлын дэвсрээр нөгөө янзлаж олно. Оо яг Хог үнэ. могтой. Тийм ээ тий. За ингээ гурал одоо миний үчи шүлэг байгаа штэ тий. Шүлгээ одоо хоёлоо сонсон ихлээ. За юу. Бүх хүүхдүүдээ сонсгоё. За миний хөө шүлэг уншаарай. За Монгол хүний зүрхний бичээс би 5 хантай гэр төрж би 5 дэвтэй дэлхий төрж би буурал төвтэй Монгол төрж би бурхадаа мэндэлдэг дорнотод төрж би бэтг миний хонх намайг хөлд оруулсан бетон байлаа намайг хилд оруулсан уухангийн он надад жигүүр уруулсан уртын дуу надад тухайн харилсан эвдрээс бид хуваахын үрдээ эвдрээс бид үржүүлэхийн үрдээ энэ бол миний зүрхний бичээс эвдэрсэн тагтаа монголчууд бид үчтэй авдран дотроос худармын багтдаг хатныхаа нуруунд гэрмэн багтдаг өргөн тонормын наран багтдаг өнгөлцгэн дотор орчлон ортго би дэлхийн эвдээ гэрээ эзэн би дээшээ саядаг богны эзэн би дээрээ нартаа тэнгэрийн эзэн би дээдсээс саядаг богны эзэн би 5 гошоо сүргийн эзэн би тал ханга говийн эзэн би лустай усны эзэн би луутай хөтгөрийн эзэн. Йоо яа. Энэ бол миний зүрхний бичээс эвлэрсэн тагтаа монголчууд бид үчтэй. Айгуу хурцтай. Яста гоё шүлэг тэгээд ямар мундаг миний хөө чийжсэн юм бэ? Надад нэг 2 дуу байгаа. Нэг нь Тийм хараад үү? үгтэй л дээ. Юу? Гэтэ би тэрийн Бэжэд дуусах хоёлаа энэ найзынхаа шүлгийг эхлээд ярил л да. Ийм гоё шүлэг. Чи юуны тухай шүлэг уншиж юу мэдэж гэнэ вэ? Монгол улсын. Монгол улс хаана үдийн? Дээр чи хэдүүл ярьсан шүү дээ. Хаана? За чи яар. Дэлхий штэ манай монголчин. Манай монголчууд дэлхий юу? Тий. Миний хөө юу гэж бодож байна? Монгол хаана үдийн бэ? Та монголоор яриад тэгэхээр манай улс орн ч бас монгол штэ. Дээр үе 5 хуршууд байсан ч одоо болцсон. Манай ангийн найз бүх улсыг талаар мэддэг. Тийм үү? Миний хөө болохоор одоохондоо сайн мэдэхгүй байна уу? Чи ер нь өөрийгөө ямар улсад амьдарч байгаа гэж бодож байна? Би бол монгол гэж л бодож байна. Би улс орныг мэдэн зарим. За, гэхдээ чи одоо амьдарч байгаа улс орныхоо нэрийг хэлтэй. Монгол. Зүйтэй. Тэгэхээр чин бид нар Монголд амьдарч байгаа юм чин монголчууд монголоор ярьдаг те. Монгол улсаа ингэж гоё манай маргад найз шиг магтдаг. Ийм мундаг улсууд ахна штэ. Йоо өстө үнэхээр нүднээс нулимс гармаар шүлэг байна шүү. Маш их баярлалаа найздаа. За үл мэдхээ ямар дуу дуулна гэж та? Хөвөр хавар лэрлэдэ өвөлзөн боллоо 4 сарын 1 боллоо ерөөсө бидний баярда шороо шуургшуурлаа шавар шавха хайлтаа гэний дууд бүлтэкгээ Юу үгүй чи та шал өрдөө штэ. Юу болгоо ийдсэн бэ наадах чинь. Шинээр юм дуу гарцсан юм уу энэ аян дээр? Хэн юм болгочихв? Бүлтэк гэж юм. Нэг одоо зурагтан дээр Бас нэг YouTube руу. Йоо тий. Аясаг байгаа мó миний үе. Йоо ямар гоё юм бэ. За таалгая. за бүдүүн хүн бүсэлж чадахгүй тэр юу вэ? Бүдүүн хүн тэгээ ингээ бүсээ бүсгсэн чи ингээ чадахгүй тэр юу вэ? Сандалчаар хотлох. Сандалч арай биш ээ.
Чадах нь уу? Бууж өгөх юм уу? Би аав шиг бууж өгөхгүй. За тэгтээ ямар ч хэлсэн таах ёстой шүү дээ. Тэгжээч инкнээс юм. Бөөрхи дүрс. Бөөрхи дүрс. Биш. Бууж өглөө. За бэж би бат. Гэр. Биш. Биш юм уу? Гэр бүслүүр биш үү? Биш. Бууж өглөө. Монгол гэр. Би үгэн тэгэл хэлсэн шүү дээ. Монгол гэж та хэлээгүй шүү дээ. Би Монгол гэж хэлээгүй мэн өө ямар ингээд ийм мэдвэш. За бэж л та. Хоёлоо энийг чэйжлээ л та. Дараа найзуудаараа таалган заяа. Бүдүүн хүн бүсэл чадахгүй тэр юу вэ? За чэйжсэн үү? За чи онцгой хэл одоо. Цагаан өнгөтэй надад дахиад зөндөө байгаа шүү дээ. За тэгвэл үлбэдгийн хоёлоо нэг бас таа чи өөрхий амт бэлдээд исэн юм чинь те. За. Цагаан өнгөтэй тэр юу вэ? Цагаан өнгөтэй тэр юу вэ? Цас. No Гчжээ бас. За. Үл. Үл яг үнэ. Биш гинэ. Чи цагаан өнгөтэй л гэж бодлоо юм уу? Тэнгүүтээ дотроо жоо зум болохоор хүүтэн болоо тэнгүүтээ хавар болохоор халуун болдог тэр юу вэ? Ёй, стасаа. Бууж өгье, шалгачийн талгадах юм те. За бууж өглөө, бууж хоёлаа. За. Пар. Тэр одоо пар ш. За. За, чи тэгэхээр хавар болохоор хүүтэн болчдөг. Зум болохоор дотроо. Зум болохоор тэр нь хүүтэн байдаг, харин хавар болохоор халуун. Өвөл болохоор те халуун болдог. За гоё юм байна бас. За одоо минийх үү. За одоо эхлэе. За эхлэе. За бодож олно. Пати. Амтай мөртлөө хүзүүгүй тэр юу вэ? Амтай мөртлөө хүзүүгүй. Нэг л том ам байна те. Ингээд нэг л том ам. Хайч. Зүг байна. Би татсан. Би шарк гэж утсан. Юу гэж утсан? Шарк. Чи монголоор юу лээ? Шарк. Юу гэжтэй эн чинь? Үгүй байж монголоор эн чинь нэртэн штэ юу лээ? Магачин загас. Магчин загас биш ээ чи нэр вэ? Пирана. Пирана биш ээ. Пирана. Би марчлаа ш. Одоо хин талах хэвтэй лээ. Энэ. За. Газар доо хаал зулцглан. Газар доор гахаа ингээ шууд зулцглаал тэр юу вэ? Тийш та чадахгүй мэд. Хамгийн хэцүү. Хамгийн хэцүү нэ нөө. Тэг. Юута төмс. Зүпэ. Яй. Өөр газар доор юу байдаг лээ? Ямар ногоо газар доор зүйтэй луун байдаг өөр. Манту. Биш. Манчин зүйтэй өөр сон. Сонгон. Зүйтэй сонгон өөр сармис зүйтэй. Ногоо. Бүх ногоо нь янз бүрийн ногоонод байгаа газар доор ургадаг. Хүшээ за байж ерөөсө байж хоёлаа найзаасаа нэвтрүүлэг дуусгаад байдаг. Зөндөө олон юм асуух юм байгаа байхгүй юу? Мэдүү чин сарбан сампин мэддэм байлээ те? Тий. Сарбан сампин гэж мэдхүү чи юу гэдэг юм л мэдхээ? Сарбэсэн бо. Дахиад хэлтэй. Сарбэсэн бо. Яа. Би таны инээдэг тэр юм дээр. За. Тэдэд гой санагдаад. Чи сайн биш үү? Зүглээр битэрэг инээлгэж байд гоё л доо. Тэгтээ сарбан сампинг одоо чамд тайлбарлан заяа. Чи юу гэлээ? Сарбэсэн бо. Сарба сампо. За. Сарба сампо гэж өгч байгаа. Мэдгүй. Үгүй сарбан сампинга тэгвэл тайлбарлаа. За сарба сампин гэдэг тоо бодсон гэсэн. Тоо бодох газар. Тий, яаж боддог үлээ тэр чи? Хэрэгөө Сампингаар ингээд ийм сампин гэж юу гэдэг мэдхүү? Мэдхгүй самбуул гэж мэднэ те. Би дандаа самбуул. Сампин гэдэг чинь нэштэй нэг ийм мод эдгийг ингээд дөрүүлж байна. Тэгээд ингээд дунд нь ингээд төмөр ингээд хэлхээд тэгээд тэнд нь ингээд жижиг юунууд ингээд гүйж идин те. Модон юм хөрднүүд. Тэгээд тэрүүгээр ингээд одоо жишээлбэл 2 дээр нэмэх нь 2 4 гээл гаргацдаг. Бүр бодоод байх шаардлагагүй те. Тэгээд бас нэг дэвтэр эдэг тэрэн дээр дарж агаад нэг ингээд янзлаад тэгж агаад штэ бодол. Тийм ийм момдог хараа. За тэгэхээр миний хүчин ер нь сарбан чи юунд хэрэгтэй хэлээ ер нь? Ер нь бол толгооны тархинд бодуулах тоо. Зөв яг байна. Ер нь энэ тархийг тэгж толгойг ажилуулж тархийг хөгжүүлж яад юм бэ ер нь? Хөгжүүлж ухаантай болгодог. Ухаантай болж яах юм? Ухаантай болж мондөг болно. Тийм бас алдартай болно. Алдартай мондөг болж яах юм ер нь? Алдартай мондөг гэвэл мондөг сай тэгээ бас эрдэнэ мэднэ бас тоож мэднэ. Яг үн тий.
Тий. Тэр бас зүг байна. За би 5 настай. Би 2 зүртэл тоолж чадсан. Хүүх чи сонсож гин үл мэдхэ. Аха. Та эддээ үлээ. 5-тай. Биш 6-тай. 6-тай хэд үрдэл тоолдгоо? Манай нэ штэ. Сая тоолж. Үгүй юм ани явах би чамайг асууж явах чи. Би бол мэдгүй л. Гэтэ би 100 тоолж сурах гал байгаа. Одоо сураарэ. Найзууд чи наач төрүүлээд Би 2 биш шүү. зүртэл тоолж сурсан. Йоо. Манай Үгүй чамайг бас шатар тоолдог гэж сонссон үнэн үү? Үнэн. Кент бас заагаад өгсөн бэ эн чи доо. Битээр сурааг байх чинь тий. Тэгээ надад шгүй. Тэгээ бүр дэглэгвэр байр нь ороо нэг алсан шагнал авсан ш. Нэрээ юу? Бүр нэгэр за. Тэгээд бас сорпоос амны 3 шалгалтанд ороод 2 шагналын бүр авсан. Нэг нь 3 дахь, нэг нь 2 дахь, нэг нь ялч чадаагүй ш. Тийм үү? Яагаад ялсангүй вэ тэр үед? Тэр өдөө. Тэр жоохон л бэлдсэн. Ааха. Гэтэ яах вэ? Хүмүүс өштэй ингээ уралдаан тэмцээнд ороод ялсангүй гэд ингээ сэтгэлээр унаад байд. Үгүй штэ. Хүн чинь ингээ бэлдэж гин, үгүй оролцож гин гэдэг чи өөрөө бас мундаг тий. Өнөөдөр ингээд ялч чадаагүй бол маргааш чи ялдаг л байхгүй хүн. Тийм ээ. Харин маргааш бас ялч чадахгүй бол би чээе, би чаднаа гэд дахин давтаад байвал илүү сайн болно. Яг үнэн чи ямар ухаантай юм бэ? Надад бас шинкөө ганцхан миний шатар бас байгаа гэртээ байгаа. Ганцхан чиний шатар уу? Ааха. Одоо чи тэгээд за шатар сурчлаа. За ингээ сарбаанс чадж гинэ. Бас дээрэс нь бүжгэлдэг гэсэн тийм үү? Хаана бүжгэлч вэ энэ ч одоо бас? Юу вэ? Цэцэрлэгтэй юу? Үгүй. Хаана бүжгэлсэн? Мэдгүй. Зүгээр л чи бүжгэлэх дуртай юм байна тий гэхтээ. Чи ер нь тэгээд өөр одоо юу сурах гэж бодож байна одоо ер нь? Дараачийн удаа. Би тэгээ бүжгэнд ороод гоё тэмцээндээ ялаад гоё шагнал авахыг хүсэж байна. Хүсэж байна уу? Тий. Ааха. Ямар бүжиг бүжиглэх юм чи? Харин би тэмцээнд ормоор наас. Би юуны тэмцээ? Аас ухын тэмцээ. Тэгээд манай үлбийн технэр аа сууж чаддээ штэ. Чи аа суuna гэж мэдэх үү? Мэдээ. Чи чадах уу бас? Чадна. Йой, та нар бүгдээрээ аа сууд юм биш. Би биштэй. Тэгээд бас биштэй. Тэгээд бас би биштэй. Бас усан цэлгийн юмн дээр очих гээд бэлдээд байгаа. Яг зөв сэлж сураарай, маш зөв. Тэгээд усан хэлж чаддгүй. Аха, одоо сурчнаа. Чи сарбан сураад, шатар сураад, тэгээд ийм гой бүжгэлдэг ийм ухаантай юм чи мэт айгүй хурдан сурна заа юу. Би одоо ус руу орохдоо орчингуудаа нүдээ анаад тэнгүүтээ ингээд амьсгаагаа ингээд түгжээд тэнгүүтээ ингээд сэлнэ. Чи төгж хамаагүй төгжчихвэл гэдэг ухаалж штэ. Тэр чинь амьсгаагаа зөв аваад зөв төгжих хэрэгтэй байдаг байхгүй. За ганцхан төгжиж хэрэггүй заа юу. За. Одоо ингээд амьсгаагаа ингээд соронгошууд ингээд ус руу орчих. Тэр нь жоохон надад юу гэдэг. Тэнгүүч энэ жоохон ус орт юм. Тэгтийн. За яах вэ? Гэтэ тэр чи багш ингээ гой заагаад өгөн заа юу. Айгүй амархан сурдээ. За ингээ одоо гурлаа нэвтрүүлгийг дуусчаа. Манай үйлдмийн техник хиний керамиксийн дуу юу лээ? Нэг дуу дуулах хэвээр тий. Тэгээд гурав. Би вэштэй ертөнцийн 3 бас мэдээ. Оо, яста гоё. Тэгээ ертөнцийн 3 байна. За аль нь эхлэх үү тэгээд? За, ертөнцийн 3 одоо хэлэн заа юу. Чи ертөнцийн 3 гэж юу гэдэг мэдэх үү ер нь? ертөнцийн 3 одоо. Ертөнцийн 3 гэж юу гэдэг мэдэх үү? 3 хүн гэж. 3 хүн гэж бодож байна. За, ертөнцийн 3 юу юм бэ л? ертөнцийн 3 зүйлх гоё ялсан. За. ертөнцийн 3 баян хөх тэнгэр одоор нэг баян хөрс газар үнээр нэг баян хөлгүй далаар загсаар нэг баян. Ойлгосноо л мэдхээ. За 3 ийм баян байдаг байх нь тийм үү? Таад байгаа ш. Тэнгэр юугаар баян блэ? Одоор. Өөр юу лээ? Тэнгис загсаар. Бишээ тэнгис юу гэж загсаар байж. За яатсан үлээ? Юу үлээ? Хөрс газар. Хөрс газар. За. Үцээр нэг баян. Юугаар баян? Үндсээр. Үндсээр. Мөн үү? Аха. За. Тэгээд үндсээр баян ойлгож байна уу? Үндэс гэж юу байдаг лээ? Үндэс үү? Тэ? Би багахтай ойлгочихсан одоо. Тэгэл би жоохон хоёрд мартамхаа. Яатсан ч.
Юу одоо мартаад байгаа? Аним загнадаг болохоор би жоохон уурд мартаад байдаг. Юм уу дүүгийн минь өөр марцтлан загнаад байна уу? Анид нь хэлнэ миний дүү битээ баг загнаараа эн чи ирчээд хамаг юм мартаад байна гэ тий. За тэгвэл яах вэ? Одоо дахиад ертөнцийн байгаа юм шиг байна тий. За. ертөнцийн гурман хурдан. За. Салхитай тэнгэрийн үүлнийг хурдан, саруул хоотны санахныг хурдан, сайн морины давхныг хурдан. За хурдан байна үл мэдгээ сонсож гин үү? За юу хурдан байх нь уу тэгээд? Салхи хурдан маш зүйтэй өөр. Чэжсэн юм байна уу? За чи ертөнцийн 4 дахь хурдны нэмчгтээ өөр юу хурдан бэ? Цахилгаан. Тийм ээ яг үнэ. За найзтаа битэрт ийм олон зүйл зааж өгөөд ийм гоё шүлэг уншаа. Тэгээд бас дахиад байгаа шүү. Тийм үү. Харин энэ цаг дуусчаад байна. Дараа нь гуруулаа ярихаас заа юу. Тийм, дараа нь гуруулаа бас ингээд ярьж байгаад бас телевизийн нэвтрүүлэг энэ төр гэл байгаа шүү дээ, тий? Тийм тэгэхээр уулзъя за. Чи бас өөр юмд гэл бэлдээл байж байгаа заа юу. За тэгээ өнөөдөр ямар хин гэдэг найзтай болов чи? Маргад гэдэг найзтай боллоо. Хэдэн настай байлаа манай маргад? 5-тай. За одоо бэлгээ илчих тэгвэл найз. Бэлгээ чи хэдэн найзтай яа? Нэг найз маань эмээгийн байна, нэг 26 одоо болоод нүүцсэн. За та дараа гараад яриагаа өргөжлүүлээрэй заа юу. Чи харин одоо бэлгээ илчих. Wendy Bakery ах эгчнээс нь том торт бэлгэлээ. Дараагийнх нь Ботосын зармигны ах эгчнээс нь зөндөө олон зармиг бэлгэлээ. Дараагийнх нь нарны ногоон туяа ивэстэгч компани ах эгчнээс нь гоё нараар ажилдаг тоглоом. Тийм. Нарны ногоон туяагаар ажиллана. Тог богн залахгүй мөнгө өрөхгүй. Зүгээр нарны ногоон туяагаар ажиллана. Цэник авна. За ингээд миний дүү штэ те. Дараачийн удаа уулзахдаа би чамайг одоо ингээд таана ирээд өг. Минь хүчин эрэгтэй дүүтэй. Маш томоотой хөөрхөн сайхан сэтгэлтэй эгчийнхээ өгөнд ордог ийм мундаг эрэгтэй дүүтэй болцсон. Дахиад штэ ертөнцийн 3-ыг чэжилсэн. Тэгээд сарбанар ингэж хурдан тоолдог. 2 сая хүртэл 2 тэрбум хүртэл тоолдог болцсон. Ингэж уулзсан шүү. 2 сая хурдан тайр гэдэггүй штэ. 200 гэсэн штэ. За харин тэрнээс илүү тоолдог болчоорой гэж аахгүй юу? Манай сая. За одоо би дараачийн нэвтрүүлэг хүртэл гэж хэлье. За тэгэхээр баяртай гэж таяр хэлээрэй. За. Дараачийн нэвтрүүлэг хүртэл баяртай. Баяртай.